За hi guys, бүгдэнд нь бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өмнөх бичлгүүдийнхаа комментиг нь ер нь ороод үзсэн чинь амьд ярьж жоохон сэтгэл хөдлөлтөй ярьсан комментууд бас нэлээдгүй байсан. Тийм учраас бас жоохон сэтгэл хөдлөл оролцуулж ярьд юм уу ч хэлсэн байгаа. За тэгээд шууд орж ирсэн хүмүүс байх юм бол энэ аним нь part 2 нь гарч байгаа болохоор өмнөх ангийн үзчихэд ороод ирвэл бас илүү ойлгомжтой шүү. Өмнөх part нь болохоор Бопорны дид ахмад нь ялаад тооны харьцаа 3-1 болгосон бөгөөд одоо бидэнд хамгийн оргил тулаан буюу Шишторны ахлагч, Бопорны ахлагч, мөн Шишторны дид ахлагч болон манай Сакурагийн тулаан үлдсэн байгаа. За ингээд оргил тулаанаа эхлэхийн өмнө галз интро явуулчих. За ингээд тулааныхаа гол хэсэг рүү орцгоё. Манай талаас Бопорны Сакура, эсрэг талаас Шишторны дид ахлагч Тогаме. За ингээд маш ширүүхэн тулааны эцэст манай Сакура маань ялч чаддаг бөгөөд эндээс Шишторны ахлагч Чожи болон дид ахлагч Тогаме нарын өнгөрсөн түүх гарч эхэлдэг. Тогаме наах Шишторны дөрвөн залуутай таарад бүгдийг нь зодчоод байжсэн чинь Чожи ирээд "Хүү чи ганцаараа бүгдийг зодсон юм уу? Чи хүчтэй байхаа. Тэгвэл манад орё л доо" гэд шалсаар байгаа Тогамег Шишторн нэлсүүлж чаддаг. Энэ үед Чожи ч бас Шишторн нэлсээ дудаагүй байсан бөгөөд Тогаметэй нийлснээр Шишторн маш хүчрхэг бүлгэн болж ирдэг. Уг нь бол манай хоёр аюу хөөрхөн зантай аним эхлэхэд гарснаасаа яг л эсрэг маш илдэг зантай нөхдийнхөө төлөө тэмцдэг байсан бөгөөд тэр хоёрын нэр чавтаар маш хурдан дарахж эхэлчихлээ. Манай энэ Чожи бол би жижигч бэлчээр том гэдэг шиг маш хүчтэй залуу. За одоо Монголоос бол цэцээ ах юм уу да. Чожигийн зорилго нь хамгийн хүчтэй залуу нь болоод эрх чөлөөтэй бүгднтэй нь хөгжилтэй байх байсан бөгөөд зорилгынхоо дагуу Шишторны өдөртөгч болж чаддаг. Гэсэн ч нэг бороотой өдөр Чожи дээвэр дээр сууж байх бөгөөд Тогаме ирээд ярилцтал "Би өдөртөгч нь олсон ч надад ерөөсөө хөгжилтэй биш байна. Би хүчтэй хүмүүсээр хүрээлүүлж байж л хөгжилтэй байх юм байна" гэж хэлдэг. Яг энэ үед Шишторны нэгэн залуу зодуулчхад ирэх бөгөөд Чожи өсөрч очоод нөгөө залууг хийстэл нь өшгөлчөөд "Зодуулчхад ирж байгаа юм уу? Арчаагүй юм. Шишторн зөвхөн хүчрхэг хүмүүс л хэрэгтэйгээд өмсөглөг нь хураа авдаг." Энийг харсан Тогамегийн нүднээс бүхэл баяр баясгал нь алга болох шиг харагдах бөгөөд Чожи дээр очоод "Би Шишторныг чиний хэлсэн шиг хүчрхэг бүлгэн болгоно. Харин чи буруу үүрэх ёсгүй. Бусдаагаа зүг инээмсэглээд байж. Би чамайг гэрэлтүүлээд өөрөө харах нь болно" гэж хэлснээр бидний мэдэх адгийн ааштай Шишторны аратан дид ахлагч Тогаме бий болсон юм. Ингээд үзэгдэл Сакура Тогаме хоёрын зодоонд уусан хэсэг рүү шилжих бөгөөд Чожи тайз руу гарч ирээд Умемияг тулаанд дуудаад зогсож байдаг. Сакура маань өмнөх тулаанд Тогамег ялдагч гэсэн эцсийн цохилтоо хийх үед Тогаме Сакурагаас хуучны Чожиг харсан болохоор бүхнийг ухаан албаар ялагдсан байдаг бөгөөд Тогаме Чожи дээр ирээд "Энэ зодоонд утга алга. Бид хайртай зүйлсээ л хамгаалах гэж зодтолдог үстэй" гэсэн чинь Чожи Тогамег хийстэл нь өшгөлдөг. Яг энэ үедээ зэрэгцэн Сакура Чожиг замд жоо зөхөх гэсэн боловч Умемия гарч ирээд гарыг нь татан үлдснийг нь над татаг гэд буулгадаг. За ингээд бидэнд Бопорны ахлагч Умемия болон Шишторны ахлагч Чожи нарын ширүүн тулаан үлдлээ. За тэгээд энэ хүрээд бичлэгээ дуусгая. Ойшрахгүй тоглосон шууд оргил тулаан руугаа орцгоё. Энэ тооны утга бүрэн үргэлж хатан тулаанаар огтон бүрэн би чосон хүн чинь нар нуруу чи хотох бүрэн тэр үчи бүгдийн ойлгон шудраг үнэн гэж байхгүй юу бүрэн гэж байхгүй годож тийм бохор хомбой гандуруу хохин түнтэй төхөр баруун тохор золоо зохин миний хийсэн новшиг чихэн гаруу цосоо толгой тохор шууд ойхон чихэн бодит гэсэн болож байгаа болохоор respect жанам жилэн орсных нотос инээ чан кул танаа сухи танаа гун санаа ёма шана чамд хоми хэрэгтэй
тулаанд Бопорны өдөртөгч Хажиме Умемигийн ялтаар дуусах бөгөөд Чожи дээрээс нараад чин сэтгэлээс өөлж буй Тогамыг хараад эцэст нь бүгдийг ойлгон багийнхнаасаа болон Тогамагаас уушлахгүйгээд Умемия Шишторныг авч болно. Чиний ялт гэсэн чи манай хүн хөөрхөн царай гаргаснаа. Уулайла би авахгүй харин чи өөрөө ав. Өнөөдрөөс хоёлаа найзууд шүү. Өнөөдрийн зодон ч гэсэн нөө жинхэнэ найзууд зодтолдож танилцдаг гэдэгт тэрэн шиг өнтөргээл бүр нэг сайхан сэтгэлийн төрөл. Ингээд манай хэд ялтынхаа баярыг дээвэр дээр хийнгээд Тогамай Чожи хоёр хүртэл ирсэн. Тэгсэн чинь Тогамай босчээд Шишдор нь ялзарсан бүгд миний буруу. Намайг уушлаар агсан чинь Чожиж бас өвдөж уушлахгүйгээд тэгсэн манай Сакура гинт босч ирснэ. Бити уушлахгүйгээд одоо чи дог залуу болдтэргээл. Манайд бүр нэг хөөрхөн. Маргааш нь мэдээж манай Сакура сургууль дээр ирээд дод болтгүй яах вэ? Хүн болгон л ирж болсныг асуугаал тэр аваар манай хүн чи ишижгүйгээл. Сургуулийн дараа шар өст булчин тарихт кул залуу суутай зүг кафе ордог бөгөөд ангийнх нь бас нэгэн хүчтэй сурагч Кириутэй таарах болно. Кириу явж явах замдаа хитэн хулгайнтай таарсан бөгөөд нэг охины годом руу авч яваад байхад нэгийг нь нам цогч унгачаад дагуулад манай хэдийн сууж исэн кафе руу ороод ирсэн гэсэн үг. Тэгэд нөгөө Кириу охиноо дагуулад гарсан чинь түрүүний залуус нь дагаад гадаа нэрцсэн байх бөгөөд манай хэд ч гэсэн дотроос гараад ирдэг. За ингээд зодоо эхэлдэг ба манай талаас Кириу, Сакура булчин тарихт гурван маань гарч ирэх бөгөөд баахан залуучуудыг ийшлээш нь хооронд нь мөргөлдүүлээд бүр шоглоо айнуу. Ууг нь 3 хэсэг мангар олуулаа юм байна шүү дээ. Тэгээд ялсныхаа дараа Бопорны өрөөг хэлнэ. Бусдыг гимтэх нэгэн, эд зүйлийг эвдэх нэгэн, хорон санаат нэгэн, хинч байсан Бопорын цэвэрлэх болно гэснээр зодон дуустдаг. Маргааш нь ангийн даргын сонгуул болох бөгөөд суу санал болгож үлсэн бүгд дууны тэгээр зөвшөөрсөн ч Сакура эсэргүүцээд байсан болохоор суугаас нэгэн санал гарч ирнэ. Тэр санал нь Сакура ангийн дарга болох бөгөөд харин суу зөвлөх буюу баруун гар нь болохоор тохиж 1-р курсын ангийн даргаар Харука Сакура томилогддог. Маргааш нь хичээл дээр байж байсан чинь ангийнх нь нэгэн хүн нэлээд сандарсан байдалтай гарч явах бөгөөд үүнтэй зэрэгцэн ангийн дарга болон дид дарга нар дээвэр дээр гарч ирнэ гэсэн Умемигийн хоолой сонсогддог. Тэгээд Суу Сакура хоёр дээшээ гарах үед сургуулийн бүхэл хүчрхийг ахлагч нар ирсэн байх бөгөөд энэ үед Умемия Бопорны дөрвөн хаад болон тэдний дид дарга нартай цуг ирдэг. Тэгээд бөөндөө хэсэг танилцах цаг гэх юм уу за ямар тааш нэг хоорондоо нэг хэсэг ярилцдаг. Тэгээд Сакура ангийнхантайгаа хотын эргүүлд гарах бөгөөд нэг зүйл хайж байгаа цагаан нөмөрхтэй сэжигтэй гаруудтай таардаг. Эднэр нь Кил гэдэг бүлэг бөгөөд ер нь ихэнхдээ л нэр нь муу зүйлсээс салдаггүй бүлгэн байдаг. Ер нь бол явж Шишторноос илүү бүтлгүй гарууд байдаг л гэсэн үг. Тэгснэ манай хэдийг олчлоо гэхдээ та нар нэгэн ч биш байна гэдээ яваад өгдөг. Үүнээс харуул Бопор нийл нэг хүнийг хайж байгаа болтой байдаг. Сакура тэрхэд буцаад эргүүлдэ гарах бөгөөд гудамд өглөө зарлал хэлхээс өмнө гараад явсан ангийнх нь банд цустайгаа олдтлоо зодуулсан хөвчих бөгөөд юу болсныг огт үнэнгээ хэлдэггүй нохоонд хөөгдөөд гих мэт шалтак хэлж аргацаагаад яваад өгдөг. Тэгээд нэг охинтой уулзаад Бопорныг би ийм зүйлд тутгамааргүй байна. Энэ миний хувийн асуудал гээд явна. Гэхдээ энэ үед Сакура түрүүний залууг аль хүчээ дагаад ирсэн байдаг бөгөөд уулзсан охиноос нь юу болсныг асуудаг. Түрүүний залууг Анзай гэдэг бөгөөд гудамд цүнх хулгайлж байгаа залууг барьж аваад малгайг навтал тэр нь багын найз нь байсан юм байлаа. Тэгээд найз нь Кил гэдэг нөө түрүүний бүтэхгүй гаруудын бүлгэмд орсон. Тэгээд найзтайгаа уулзах гэж очиод нэлэг зодуулчаад ирсэн юм байлаа л дээ. Бопорныг өөрөөс нь болоод өөр бүлгэмтэй тулдуулахгүй тулд нөгөө хэдээс нь нуугаад байсан юм байлаа. Тэгээд Сакура надад даатах гэжлээд сургуультай ирдэг. Гэтэл маргааш нь Анзайд нэгэн загтлаа ирэх бөгөөд түүнийг харсан даруйдаа шууд ангиас гараадгүй. Энэ үед Сакура дагаад гүйх бөгөөд Анзайс юу болсныг шатан дээр дэлгэрэнгүй сонсдог. Найзгаа хулгай хийж явахад нь барьж авчаад тэрний дараа шууд манай хүү ардаас ноцсон юм байлээ. Тэгсэн чинь Килийн залуус найзыг нь авчирч чадаагүй 1000 yen тутамд нь нэг цогч байдаг бөгөөд Анзай очиод хоёрыг нь цогч унгаад хамтаа зөгтөе гэсэн боловч найз нь чам тамаагүй өдөргээд манай хүнийг бүр модоор цохиод унгаацсан юм байлээ. Бас нэлээд хүний юм өсгөө. Ийм найзуудаас бол хол явсан дээр шүү guys. Эсвэл зассаад авч болно тийм ээ. Тийм ээ. Тэгээд Сакура үүнийг нь сонсчоод алив явъя гэд тэр хоёрыг явах гэж байтал тэдний яриаг ангийнх нь бүгдээрээ сонсч байсан байж таардаг бөгөөд бүгд нэгэн зорилготойгоор найздаа туслахаар Килийн төв байр руу Сакурагаар ахлуулсан Бопорны нэгийн 1-р анги явж байгаагаар анимны маань ихний улирал дуустдаг. За тэгээд энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Урмын өгч зүйлдээ бол бас их айгүй сэтгэлийн дэм авдаг шүү. Тиймээс бас гоё комент үлдээгээд лайка дараад subscribe дараад дараа нь ямар аним яриулмаар байгаагаа бичээрэй. Одоо нөөс хичээл дууссан болохоор анимаар тайдаг бөмбөгдөөд өгнө.
Өнөөдөр энэ анимны маань дараагийн улирал нь болохоор 25 оны 4 сард гарах юм байлээ. Тэгээд гарангуут нь гоё ярьж өгнө.